Хуучин бол одоо зээл авах гэж байгаа иргэн аж ахуйн нэгж зээл түүний одоо зээлийн мэдээллийг Монгол банкнаас шууд арилжааны банкуд, санхүүгийн байгууллагуудад өгөгддөг байсан тийм ээ. Одоо болохоор энэ кредит скоринг тооцдог болоод ирэнгүүт хоёр аж ахуйн нэгж тэр үйлчлэгийг үзүүлж байгаа гэж. Тэ нэг асуудал ярьж байгаа нь зээлдүүлж байгаа банк, зээлдэж байгаа аж ахуйн нэгж хоёр тэр зээлийн мэдээллийг авсны төлбөрийг яагаад хувааж гаргаж болохгүй юм бэ? Яагаад ганцхан зээлдэгч тэр төлбөрийг төлдөг болчихвоо гэдэг асуудал хөндөгдөд байгаа шүү дээ. Тийм биз дээ. Нэгэн зээл авч хэрэглэж байгаа, нөгөөх нь зээл өгч бизнес хийж байгаа шүү дээ. Тэ энэ хоёр яагаад энэ төлбөр дээр харилцан ижил ачаа өрөхгүй байгаа юм бэ? Энэ яах юм? За Бачуур гүш хариулъя. Хамрын ясгалан дараа бас чухал асуудал ярьлаа л да. Энэ бол яг харилцагч болон банк хоёр жигд тэгш харилцаатай байх хэвээр аль нэгэн давуу тал үүсгэж болохгүй гэсэн зүйл яригдж байна л да. Тэгээ өнөөдрийн байдлаар бол бас банкуд ч гэсэн хоёр компаниас юу авч байгаа, лавлгаагаа авч байгаа, мөн хэрэглэгч ч гэсэн бас авч байгаа. Гэтэ нэг зүйлийг бас тодорхой хэлмээр байна. Энэ нэг суур үнэн байгаа 3,000 төгрөг гэдэг. Нэг ёсны сая 600 мянган иргэн 3,000 төгрөгөөр одоо үржүүлэхэр чинь одоо бараг 10 тэрбумын зах зээл үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор энэ хуулинд нэмэлт заалт орсон байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Монгол банк үйлчлэгээний хөлцөөг тогтооно гэж. Нэг ёсны одоо дээд таазан тогтооно гэж заалт орсон. Энэ бас яг картны үйлчлэгээний гүйлгээтэй холбоотой зүйл л дээ. Картны гүйлгээг бол Монгол банк дээд хязгаар болон шимтгэлийн 1% тогтоосон байдаг. Acquiring банк нь болон Merchant банк 0.3 болон 0.7% хаваадаг. Тэгэхээр Монгол банк бол санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалахын тулд яг дээд хязгаарын тогтоож өгнө гэдэг чинь бол бас зөв гэж бодож байгаа. Яг л өнөөдөр 3,000 байна. Маргааш 30,000 болохыг хэн ч одоо хорж чадахгүй. Нэгсний хоёрхан компани хоорондоо бараг олигопол болчоод хоорондоо өнөө тохирчих болцоо байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр дээд хязгаарын тогтооно. Харин эсрэгээр банк хэрвээ зээлдэгчийн зээл авах гал үйлчлэг авах гэдэг бол тэр скорингаас одоо авч байгаа гэж ойлгож болно даа. Мөн одоо хувь хүн ч гэсэн хараад тэгээд бас тэр аппликейшнээ өгч болно. Гэхдээ нэг ёсны одоо Монгол банк бас журмаараа маш тодорхой зааж өгсөд бол доо хэрвээ тухайн иргэн банк болон банк бус байгууллага санхүүгийн байгууллага зээл авч байгаа бол тухайн байгууллага нь үнэн зөв мэдээлэл авахын тулд энэ бүрэн скор болон сайн скор болон хоёр тусгай компаниас төлбөрийн төлөөд мэдээлэл авах ёстой. Иргэн сайн дураараа хэрвээ авъя гэвэл бас авах болцоо нээлттэй байгаа. Гэхдээ үн хөлсний хувьд бол дээд хязгаарын Монгол банк судалгааны үндслэлээр тогтоох нь зөв гэж харж байгаа. Тэг яг үүнтэй холбоотойгоор бас хуулийн заалт нэмэлт өөрчлөлтөд оруулсан байгаа гэж танилцъя. Сонирхол болсон юм билээ шүү дээ. Хуучин Монгол банкнд энэ зээлийн мэдээллийг хариуцдаг байхдаа жилдээ нэг 6 орчим тэрбум төгрөгийн төсөв гаргаж асуудлыг хариуцаа шийдээд явдаг байсан. Одоо хувийн хоёр компани кредит скорингийн компани үйл ажиллагаа явуулаад гэсэн жилийнх нь иргэдээс авж байгаа төлбөр нь 20 тэрбум хүрсэн байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр иргэд дээр дахиад дарамт авчиж өгöd байгаа байхгүй юу? Иргэдээс авдаг, аж ахуйн нэгжээс авдаг мөнгөө л нэмээд байна. Тэгсэн мөртлөө нөгөө талд нь арилжааны банкуд санхүүгийн байгууллагууд зээл өгж байгаа нэрээр баахан л мөнгө бизнес хийж байгаа шүү дээ. Тэг нэг ийм шодрог ёсны асуудал чинь яг л энэ мэт зүйлээс эхэлж байгаа шүү дээ. Тэг манай Монгол банк энэ дээр ер нь ямар бодлого барьж хэрэглэгчийн эрхийг хамгаалахад юу хийд юм бэ? Ер нь цаашдаа энэ санхүүгийн зах зээл дээрээс үйлчлэгээ авж байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг нь ганцхан улсын хурлд байх юм уу? Эсвэл энэ Монгол банк санхүүгийн зохицуулах хорооны дунд одоо зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох ёстой юм уу? Нэг тайван ерөнхийлөгч энэ дээр нэг хариулт тааж. За, амрын ясгалан дараагийн асуултанд хариулъя. Зээлийн мэдээллийн үйлчлэгээ үзүүлж байгаа хоёр аж ахуйн нэгж хэрэглэгчээс хураамж авч байгаа. Хураамжийнхаа хэмжээг тогтоогоод үндэслэлээ бол Монгол банкнд ирүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр компани бол нийтдээ нэг 10 зах зээл дээр байгаагаас харахад бол 17 орчим тэрбум төгрөгийн борлуулалт бол аль аль компани нийлээд хийсэн байсан. Энэ бол харьцуулаад тооцоход бол өнгөрсөн жилүүдээс бол маш өндөр өссөн байгаа. Зээлдэгчийн тэр төлж байгаа хураамжийг
одоо зээлдүүлэгч буюу банк санхүүгийн байгууллага, зээлдэгч буюу иргэн аж ахуйн нэгж хоёулаа хувааж төлөх бол тэн дээр бол бүрэн боломжтой. Яг одоогийн нөхцөл байдлаар яаж явж байгаа вэ гэхээр тухайн үйлчлэгийг хэн авж байгаа буюу зээлдэгч нь өөрөө хүсэлтэд гаргах юм бол тухайн байгууллага нь төлж байгаа, зээлдүүлэгч нь хүсэлтэд гаргах юм бол төлж байгаа. Тэр борлуулалтын орлогын ингээд хувийг харахад бол нэг 20 орчим хувийн нь бол тухайн зээлдүүлэгч нь буюу банк санхүүгийн байгууллага өөрөө хүсэлт гаргаад авч төлж байгаа. Үлдсний нь бол зээлдүүлэгч нь төлсөн байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай асуудал бол манай зах зээлийн гол асуудал, хамгийн гол асуудал. Тэгээ санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийг бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Төв банкнаас бол боловсруулад бас улсын хурлд өргөн барьж хэлэлцүүлэхэд бол бэлдээд явж байгаа. Энэ дээр бол өргөн барих субъект нь бол тухайн үед өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар дээр ажлын хэсэг нь бол гараад явж байгаа. Ер нь бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалж тухайн хэрэглэгч санхүүгийн үйлчилгээ авахдаа өөрийн эрх ашигыг хэрхэн хамгаалуулах, ямар үйлчилгээг ямар үн хөлсдөгөөр хэрхэн яаж авах, энэ үйлчилгээг авсныхаа төлөөс нь ямар төлбөр төлөх, эргээд хэрэглэгчийн эрх ашигыг хэрхэн хамгаалуулах тухай одоо бодиттой тийм зохицуултуудыг бол энэ хэрэглэгчийн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийн дээр бол бид бүхэн бол оруулаад явж байгаа. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль бол дэлхийн бусад бүх дийлэнх орнуудад бол байдаг. Гэхдээ Төв банк бол энэ санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хуулийг бол арилжааны банк болон бизнес эрхлэгч нар, худалдаа аж үйлдвэрийн танхим хэрэглэгчтэй хамтарсан тийм сургалт гэх юм уу одоо хилцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр бол энэ хуулийн драфтыг бол Одоо харин яг л ийм л байгаа юм л хэрэглэгчийн зээлдэгчийн эрхийг ярихаар ингээд Монгол банк төгдчээд хариулж чадахгүй. Банкны эрх ашигаа ярил чигтэйхэн уулгахын хариулаад явчихна. Тэгэхээр энэ Монгол банкч тэр санхүүгийн зохицуул хорооч тэр ер нь бол зөвхөн салбарын эрх ашигыг хангах гэж байдаг байгууллага гэж боддгоо болох хэрэгтэй. Өнөөдөр монголчууд тэр хаяараа банк санхүүгийн байгууллагын ажилтан болцсон. Хөдөө малчт нь банкны мал малладаг болцсон. Хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчид нь банкны мөнгийг богино хугацаанд өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болцсон. Бизнесийн байгууллагууд нь өндөр хүүтэй зээлийн дарамтаас гарч чадахгүй, бизнесээ өргөжүүлж чадахгүй тэр нөхцөлд удаан жил үргэлжилж байгаа нөхцөл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглэгчийн эрх, зээлдэгчийн эрх, санхүүгийн зах зээл дээр үйлчлэгээ авсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал гэдэг өөрөө чухал байна. Эрхтэй ерөнхийлөгч. Монгол улсын их хурл яагаад хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бий болгоно гэдэг стратеги хэрэгжүүлэх гэж 3 төгөлдрөчлийн бодлого хэрэгжүүлж байгаа шалтгаан ердөө энэ байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн байнгын ороо сэд дорж дараагийн зээлдэгч санхүүгийн үйлчлэгээ авж байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, за энэ эрхийг хамгаалдаг бүтэц ямар хэлбэрээр явах ёстой талаар байнгын хороо энэ төр богино цаг хугацаанд идэвхтэй ажиллаад ер нь улсын их хурл танилцуулах хэмжээнд бэлтгэх нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр ерөөсөө л энэ зээлдэгчийн эрхийн асуудал хамгийн тулгымцсан асуудал болсон. Ерөөсөө өгдөг арилжааны санхүүгийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудын олгодог зээлийн сонирхол нь богино хугацааны өндөр хүүтэй хэрэглээний зээл болсон. Бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл дээр анхаарал хандуулдаггүй. Зарим том банкуудын нийт үзүүлж байгаа үйлчилгээ зээлийнх нь 70% нь хэрэглээний зээл болоод товирдсон. Тэгэл нэг зээлээс зээлийн оронд зээлийн дарамтны дунд нийгэм тэр чигээрээ явж байна. Төрөн ч гэсэн тэр дарамтанд орцсон. Тэр энэ асуудал дээр нэг онцгой анхаарч ажил хийсэд дурдгаа. Энэ дээр анхаараарай. За энэ хотын